Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн танилцуулга. Түүхэн замнал. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 1-р сарын 22-ны өдрийн тэг 9-р тогтоолоор мэдээлэл шуурхай удирдлагын төв ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдаж, улмаар 2019 оны 7-р сарын 25-ны өдрийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор мэдээлэл шуурхай удирдлагын төв улсын тооцоод үйлдвэрийн газар болгон зохион байгуулагдсан. Анх байгуулагдахдаа дата төвийн үндсэн үйл ажиллагааг хангах стандарт бүхий серверийн өрөө, цахилгаан хангамжийн үл тасалдах систем, хөргөлт агааржуулалтын систем, цахилгааны үсгүүр, хяналтын дэлгэцийг суйрлуулж, цагдаагийн газар ажиллаж байсан камерын системийн үндсэн сүлжээг шилжүүлэн авчирч суйрлуулан ажиллуулж эхэлсэн. 2019 онд шилжүүлэн авчирч байхад 197 бүртгэлтэй камераас 80 гаруй тооны камер хэвийн ажиллагаатай ажиллаж байлаа. Уг нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг Arena Communication компани 294 сая 877,583 төгрөгөөр гүйцэтгэж хүлээлгэн өгчээ. Мөн ажилтан албан хаагчдын ажиллах орчин бүрдүүлсэн компьютер, тоног төхөөрөмж, радио холбооны төхөөрөмж болон шуурхай удирдлагын төвийн сервер дуудлагын төвийн тоног төхөөрөмж, тавилга эд огшлыг Service for Siemens компани 690 сая төгрөгөөр нийлүүлэн хүлээлгэн өгчээ. Байгууллагын анхны бүтэц зохион байгуулалт, захирал, бичиг хэргийн ажилтан, нэгтлэн бодогч, нэрв, жолооч, програм хангамжийн инженер, сүлжээний инженер, радио холбооны инженер, GPS хяналтын инженер, камер засварын инженер, компьютер засварын инженер, үйлчилгээний ажилтан гэсэн нийт 10 хүний бүтэц орон тоотой үйл ажиллагаагаа эхэлж байлаа. 2019 оны сүүлчээр камерын системийн холболт, шилэн кабелийн трасс, цахилгаан холболтын зураг материал байхгүй улмаас зөвлөх үйлчлэгээ авч 2012-оос 2018 онуудад хийгдсэн камержуулалтын зураг, шилэн кабелийн болон цахилгааны трассыг гаргуулan авлаа. 2020 оны эхэнд хуучин камеруудын сүлжээг сэргээн засварлах ажлыг эхлүүлэн гэмтэлтэй шилэн кабелүүдийг сэргээн засварлаж, тухайн өмдөө 140 гаруй камерыг хэвийн ажиллагаанд оруулан ажиллаж эхэлсэн билээ. 2020 оны 11-р сард коронавирусын цар тахлын халдварын улмаас Монгол улсын хэмжээнд бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой Орхон аймгийн онцгой комиссийн шуурхай штаб мэдээлэл шуурхай удирдлагын төвийн байранд үйл ажиллагааг эхлэв. Энэ үеэр 7035, 9099 болон бусад яаралтай дуудлага хүлээн авах тусгай дуудлагын төвийн үйл ажиллагааг хариуцсан ажиллаж, нэгэн зэрэг 15 дуудлагыг 7 хоногийн 24 цагийн турш хүлээн авч байлаа. Мөн хяналтын камерын тусламжтайгаар бодомж талбайд зохицуулалт, хяналт хийж ажилласан. Орхон аймгийн орох, гарах цэгүүдэд тэлээ хяналт хийж, ажилтан албан хаагчдын холбоо харилцааг зохицуулан бэлэн байдлын зэрэгт ажилласан юм. Камержуулалтын ажлууд өмнө нь суйрлагдсан байсан богино болон дундын зайны дулаан мэдрэгч бүхий хяналтын камеруудыг ашиглалтанд оруулав. Яргуйт, Эрдэнэ, Говил, Цагаан чулууд, Наран багуудад нийт 104 ширхэг камер болон дагалдах хэрэгслүүдийг шинээр суйрлуулан ашиглалтанд хүлээн авав. 2021 он цар тахлын үргэлжилсэн хугацаа болсон. 2022 он хотын төвийг нэгдсэн байдлаар камержуулахаар хайгуул судалгаа хийж, Эрдэнэт хотын хэмжээнд 13 багийн нутаг дэвсгэрийг хамруулан шинээр камержуулалт хийхээр төлөвлөгөө тооцоо гарган нийт 162 ширхэг камер болон дагалдах төхөөрөмжийн хамт иж бүрэн суйрлуулан хүлээн авав. Мөн энэ онд Даваат, Аршаанд, Эрдэнэ багуудад шинээр камержуулалт хийгдэв. Хотын хэмжээнд 10 байршилд дугаар таних камержуулалтын ажлууд хийгдэж, автомашиныг улсын дугаараар нь камерын системд бүртгэж эхэлсэн. Хотын хэмжээний хуучин камеруудыг шинжлэх ажлыг эхлүүлэн 126 ширхэг камер болон дагалдах сэлбэг хэрэгсэл шилэн кабелүүдийг худалдан авч суйрлуулсан. Ингэснээр 2022 онд 412 тооны камерыг шинээр нэмж ажиллагаанд оруулав. 2023 он Уурхайчин, Цагаан чулууд, Эрдэнэ, Булаг, Зэст, Хүрэн булаг багуудад аймаг сумын хөрөнгө оруулалтаар нийт 150 камер суйрлуулан ашиглалтанд хүлээн авчээ.
Мөн энэ онд тусгай чиг үүргийн яаралтай дуудлагын утсыг нэгтгэх дуудлагын төв байгуулах ажлын хүрээнд сүлжээ болон тоног төхөөрөмжийн уялдаа холбоог хангаж 101, 102, 103 дугааруудыг нүүлгэн ажилуулах нөхцөлийг бүрдүүлв. 2024 он Орхон аймаг Баян өндөр сумын нутаг дэвсгэрийн бүх багуудад боловсролын байгууллагууд болох сургууль, цэцэрлэгийн гадна талбайн камержуулалтын ажлыг зохион байгуулж, аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд багийн ажлын алба цагдаа хамруулан санал авч боловсруулан нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 578 ширхэг хяналтын камер болон дагалдах хэрэгслийн хамт суйрлуулан ашиглалтанд хүлээн авчээ. Иймхүү 2020-оос 2024 оны жилийн эцэст мэдээлэл шуурхай удирдлагын төвийн камерын системд 1293 ширхэг камер холбогдсон байв. Бид 2023 онд саналаа боловсруулан оруулж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн 18 тэг 2 тогтоолоор өмнөх бүтэц орон тоогоо шинжилэн тогтоосон. Ингэснээр зарим инженерийн тоог цөөлж, техникчдийн орон тоог нэмж оруулсан нь илүү өдөр тутмын засвар үйлчлэгийг эрчимжүүлэх ажиллах хүчээр хангах боломжтой болсон юм. Цагдаагийн 102, түргэн тусламжийн 103 операторууд манай байранд сууж дуудлага хүлээн авч ажиллаж байгаа бөгөөд техникийн хувьд нөхцөл шаардлагыг ханган ажиллаж байна. Мөн онд хяналтын камерын нэгдсэн системийн шилэн кабелийн үндсэн сүлжээний дамжуулах багтаамжийг нэмэгдүүлэх үүднээс 1 ГБ хурдтай байсан сүлжээг 10 ГБ хурдтай болгон 10 дахин нэмэгдүүллээ. Өдөр бүр засвар үйлчлэгийг тогтмол хийж, гэмтэлтэй байгаа цэг бүрт хүрч ажиллаж байна. Засварлах ажлын хүрээнд өөрсдийн нөөц бололцоон тулгуурлан камерын цэгийн хэвийн үйл ажиллагааг хянах программыг нэвтрүүлв. Жил бүр цагдаа болон багууд иргэдээс санал авч боловсруулан дараагийн камержуулалтын төлөвлөгөө тооцоо гарган ажилласаар ирсэн билээ. 2025 он энэ онд AI буюу ухаалаг системийг нэвтрүүлэх, осол аваар гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг таньж бүртгэх, мэдээлэх, зөрчлийг камерууд өөрөө таньж бүртгэх гэх мэт илүү ухаалаг дэвшилтэд камерууд болох царай таних болон дугаар таних системүүдийг илүү ашиглалтанд оруулах. Аж ахуй нэгжийн гадна камеруудыг үе шаттайгаар нэгдсэн системд холбох. Авто замын гэрлэн дохиог нэгдсэн системд холбож теле удирдлага хийх. Цахим Эрдэнэт холбооны шилэн кабелийн ашиглалт үйлчлэгийг хариуцах. Орхон аймгийн Жаргалант сумын телекамерын хяналтыг нэгдсэн системд холбох. Цаашдаа камерын системийг автотээврийн цахим торгуулийн системд нэгтгэх зэрэг ажлуудыг хийхээр бэлтгэж байна.